Сайн байцгаана уу? News Analysis 2 дахь тойм мэдээллийн хөтөлбөрөөр Венесуэлд өрнөж байгаа үйл явдлыг томилог өргөе. Улс орноо 13 жилийн удирдаж эсэргүүцэгчтэй дарамтласаар ирсэн Николас Мадурог 2026 оны 1 сарын 3-ны өдөр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн шийдвэрийн дагуу тусгай ажиллагаагаар баривчлалаа. Уг үйл явдлыг зүгээр нэг өндөр үзэгдэл биш, үндэсний эрх чөлөө, олон улсын хууль хүчний тэнцвэрийн хоорондох тулаан болж байна гэж олон улс үзэж байна. Венесуэл бол эдийн засаг улс төрийн хямрал ихтэй, олон улсын том гүрнүүдийн ашиг сонирхолтой зэрэгцсэн фронт улс юм а. Тодорхойлбол Венесуэл бол нефт ихтэй улс. Нийт 303 тэрбум баррел газрын тосны нөөцтэй бөгөөд дэлхийн газрын тосны 19%-ийг дангаараа бүрдүүлдэг. Зөвхөн нэг баррел нь 159 литртэй тэнцвүүц хэмжээ юм. Гэвч засаглал муу авилга хийх эдийн засаг буруу удирдлагатай явсаар мөнгө нь үн цэнгүй, хүнс им олтгой болсон байдаг. Өөрөөр хэлбэл мөнгө байгаа ч юм авах боломжгүй, дэлгүүр байгаа ч бараа бүтээгдэхүүнгүй, засаг байгаа ч ард түмэн ядуу засаглалтаа сэтгэл дундуур байдаг. Нөгөө талаараа том гүрнүүдийн бодлогын үр дүнч гэж олон улс үзэж байгаа юм. Тэгэхээр хамгийн ихэнд Николас Мадуро гэж хинбэ? Мадуро бол Уго Чавесын залгамжлагч, баригдах хүртлээр Венесуэлийн ерөнхийлөгч эзэнтийг зэрэг армийг ашиглан эрх барьж байсан хүн юм. 2019 онд парламентийн дарга Хуан Гуайдо Мадурог үндсэн хууль зөрчсөн гэж үзээд төр ерөнхийлөгчөөр өөрийгөө зарлаж байсан. Үүнийг Америк нэгдсэн улс, Европын холбоо, Латин Америкийн олон улс хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэвч цэрэг арим түүний талд ороогүй. Учир нь Мадуро цэрэг арим төрийн байгууллагын эрхийг аль хэдийн гартаа авсан байсан. Тиймээс Венесуэлийн ард иргэд болон олон улс Венесуэлд сонгуул шудраг бус явагддаг гэж үздэг. Цаашлал нь Мадурог улсын эдийн засгийг удирдах чадваргүй гэж үзэн ард түмний ихэнх нь дэмжихээ болсоор байсан. Улмаар 2026 оны 1 сарын 3-ны өдөр Америк нэгдсэн улсын тусгай хүчнийхэн Каракас руу цэргийн үйл ажиллагаа явуулж өмнө нь олон жил төрийн эрхээс буулгаж чадаагүй байсан Мадурог баривчилсан гэж Америк нэгдсэн улс мэдгдсэн. Энэ ажиллагаа нь хэдэн 10 хүн амиа алдсан гэж мэдээлж байгаа юм а. Уг амиа алдагчдын дунд цэргүүд энгийн иргэдэж байгаа. Одоогийн байдлаар Америк нэгдсэн улс цэргийн хүчээр Мадурог баривчилсан, оронд нь төр засаглал бий болгосон ч төр засаглал оршихуй үгүй юу гэдг нь эргэлзээтэй хэвээр байна. Мадурог баривчилсны дараа Каракас хотод засгийн газартай холбоотой коллектив гэх бүлэглэлүүд гарч ирж гудамжаар хүмүүсийг шалгаад эсэргүүцэгчид Америк нэгдсэн улсыг дэмжигчдийг мөрдөж эхэлжээ. Цэргүүд иргэдийн гар утасны мэдээллийг шалгаж байна гэх мэдээлэл байгаа юм а. Энэ нь ард түмэнд маш их айдас үмэн үүсгэж байгаа юм. Түүнчлэн Америкийн тал Мадурог баривчилсан явдлыг демократ цэргийг алхам гэж тайлбарлаж байгаа бол олон улс, тухайлбал Нэгдсэн үндэсний байгууллага, Испани, Мексик, Бразил зэрэг улс энэ үйл явдлыг олон улсын эрх зүйн зарчмыг зөрчсөн байж болзошгүй гэж шүүмжилж байна. Өөрөөр хэлбэл Америк нэгдсэн улс энэ бол зөв алхам гэж үзэж байгаа бол зарим улсын хувьд энэ бол хууль бус түрэмгийлэл гэж үзэж байна. Венесуэлд одоогийн байдлаар Делси Родригес гэх хүн засаглалын үүрэгтэй болцоод байна. Энэ хүн нь өмнө нь Мадурогийн дэд ерөнхийлөгч байсан бөгөөд айрам шүүхтэй ойр харилцаатай юм а. Гэхдээ эсэргүүцэгчид төр засаглагч Делси Родригесийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн. Тэр дундаа Нобелийн шагналт Мария Корина Мачадо гэх лидер өөрөө ирж засгийн эрх авахыг хүсэж байна. Тэгэхээр энэ үйл явдал зүгээр нэг дотоод улс төрийн өмчлөл биш, том геополитикийн тэмцэл болж байгаа юм а. Америк нэгдсэн улс Мадурог хар тамхи авилга зэрэг хэрэгээр буруутгаж баривчилсан. Оросын албаны улс Венесуэлийг неоколоничлалын аюул гэж үзэн төр засгийн эсрэг байр суурьтай байгаа юм. Харин Нэгдсэн үндэсний байгууллага гадаад оролцоо тусгаар тогтнолыг хамгаалах боломжит зарчмуудыг хилэлцэж байгаа юм а. Харин Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Трамп Венесуэлийн удирдагч Николас Мадурог засгийн эрхээс нь буулгасан цэргийн ажиллагааны дараа тус улс Америк нэгдсэн улсад 50 сая баррел хүртэлх газрын тос өгөн гэж мэдэгджээ. Тодорхойлбол Трамп олон нийтийн сүлжээнд нийтлэгтэй уг газрын тосыг зах зээлийн үнээр борлуулж орлохыг өөрөө хянах бөгөөд энэ нь Венесуэл болон Америк нэгдсэн улсын ард түмэнд ашигтай байх болно гэж онцолсон юм а. Трамп Америк нэгдсэн улсын газрын тосны үйлдвэрлэл Венесуэлд 18 сарын дотор ажиллаж эхэлнэ гэж мэдэгдэж, тус улсад асар их хэмжээний хөрөнгө оруулалт татагдан гэж найдаж байгаагаа илэрхийлсэн юм а. Гэвч шинжээчдийн хувьд Венесуэлийн газрын тосны үйлдвэрлэлийг сэргээхэд хэдэн 10 тэрбум $10 хөрөнгө оруулалт магадгүй хэдэн 10 жил хүртэлх хугацаа шаарддаг гэж үзэж байгаа юм.